Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл бүхий санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 бүлэг 42 үйл ажиллагааны чиглэл 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэх 36 дугаар тогтоолыг улсын хурлаас баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхэд 20 гаруй төрийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай бөгөөд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баяр дээрх газруудад тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулсан юм а. Энэхүү уулзалтын цуваа хувийн хөвшил олон улсын байгууллагуудаар үргэлжилж байна. Тухайлбал өнөөдөр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний төсөл хөтөлбөрийг санхүүжуулж буй Азийн хөгжлийн банктай мэдээлэл солилцох, танилцах уулзалт хийлээ. Тэгэхээр бид хамтын ажиллагааныхаа асуудлыг хэлэлцлээ. Ер нь ерөнхийлөгчийн санаачлагаар маш чухал үндэсний хөтөлбөр Монгол улсад хэрэгжээд улсын хурлаас холбогдох тогтоолыг батлаад ингээ хамгийн өндөр түвшинд энэ их ач маш зах хэмжээний томоохон ач холбогдлыг өгөөд орон даяараа ингээ хөдөлж байгаа нь бол туйлын зөв гэж харж байна. Тэгээ яг тэгэхээр хүнсний асуудал, хүнсний баталгаат хангамжийн асуудал бол Монгол улсын хувьд бол туйлын чухал асуудал юм а. 2001 онд байгуулагдсан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар нь Монголын талтай бодлогын хилцүүлэг хийх, хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг боловсруулах төсөл хөтөлбөрүүдийг удирдан хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар хүнсний салбарт хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хүнс нарийн ногоо мал аж ахуйн салбарын хөгжилд томоохон дэмжлэгүүд үзүүлж байна. Азийн хөгжлийн банкны хувьд бол энэ том ажилд бас тус дэм болохуйц хэд хэдэн хөтөлбөрүүд байна. Яг өнөөдөр хэрэгжиж байгаа идэвхтэй төслүүд ч байна, идэвхтэй хэрэгжиж байгаа төслүүд байна. Мөн ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүд бий. Мөн бид 10 сард тун удахгүй дэд хэмжээний арга хэмжээг хамтран зохион байгуулах асуудал дээр төлөвлөд ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын захирал бөгөөд суурин төлөөлөгч Павит Рамачандран уулзалтын үеэр Монгол улсад хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн гэсаашааж цаашид нэгт хамтран ажиллахаа илэрхийлж байв. Мөн ойрын хугацаанд Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулах томоохон арга хэмжээнд хамтран ажиллах саналыг хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан ажлын албанд тавилаа.